Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаад Америкийн аялын виз буюу B1, B2 виз авах ярилцлагад хэрхэн бэлтгэхлээр бодиттой хэрэгтэй зөвлөгөө хүргэж байна. Хэрвээ та анх удаа визний ярилцлагад орох гэж байгаа бол энэ бичлэг танд тус болно гэж найдаж байна. Америкийн консулт нь таныг визний ярилцлага хангаж байна уу? Монголдо босох баттай шалтгаантай юу гэдгийг л мэдхийг хүсдэг. Тиймээс таны хариулт бас товч тодорхой ихтэй байх ёстой. Би одоо танд хамгийн түгээмэл 15 асуултуудыг хуваалцъя. Нэгтгэн яах гэж явж байгаа вэ? Хаана очих вэ? Хэнтэй хамт аялж байна вэ? Та өмнө нь Америкт очиж байсан уу? Та Америкт хэр удаан байх вэ? Бас хизээ очиж хизээ босож ирэх вэ? Та аяллаа хэрхэн зохион байгуулсан бэ? Та очих газруудынхаа талаар юу мэдэх вэ? Бас аяллаа зардлыг хэн гаргах вэ? Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны сард олдог орлого хэд вэ? Мөн та санхүүгийн баримт, банкны хуулгаа танилцуулж чадах уу? Таны гэр бүл Монголд амьдардаг уу? Та Америкт хэн нэгнийг таних уу? Буцаж ирэх тэл үнэмшлийг харуулах хэрэгтэй. Тэр асуултад болохоор та яагаад Америкаас буцна гэж бодож байна вэ? Монголд таныг барих зүйл юу байна вэ? Ажил, гэр бүл, бизнес гэх мэт зүйлсийн талаар асуунаа. Асуулт бүр хэрт урт биш ойлгомжтой хариу өгвөл консул таныг нухацтай ханддаг гэж ойлгоно. За тэгээд бас баримтуудаа бас зөв бэлдэх хэрэгтэй. Энд банкны хуулга, сүүлийн 3-6 сарын банкны хуулга, ажлын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, бас аяллаа төлбөр, зочид болон захиалга онгоцны бас тикет урьдчилан байдлаар захиалах бас шаардлагатай. За тэгээд мөн та визэндээ орохдоо болохоор цэвэрхэн бас албан ёсны явцсан байвал илүү тэр хүнийг бас хүндэтгэж байгаа харагддаг. Тэгээд мөн инэмсэглээ шууд өдрөө нь харж арах хэрэгтэй. Хит битгий сандраараа тайван, ээлдэг, өөртөө ихтэй байх хэрэгтэй. Та хэрвээ энэ зөвлөгөөг дагаж ярилцлаган сайн бэлдснээр виз авах магадлал эрс нэмэгдүүлж чадна гэж би бодож байна. Хэрвээ энэ бичлэг танд хэрэгтэй санагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Хэрвээ илүү дэлгэрэнгүй жишээ ярилцлага эсвэл бэлтгэл материал хэрэгтэй бол сэтгэл хэсэгт бичээрэй. Би танд файлаар хэрвээ имэйл хаягаа үлдээх юм бол 15 асуултуудын жишээ хариултуудыг бас явуулж өгч болно. Баярлалаа. Амжилт хүсье.